Сайнбайцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 66 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Do not go where the path may lead. Go instead where there is no path and live a trail. Ralph Waldo Emerson. За өнөөдрийн маань персептийн хувьд болохоор хэлсэн хүний хувьд бол Ralph Waldo Emerson буюу 1803-аас 1882 оны хооронд амьдарч байсан Америкийн трансцендентализм хөдөлгөөн. За энэ нөгөө шашны хөдөлгөөний нэг урсгал. Шашны бас нэг тийм хөдөлгөөн байгаа. Тэрний тэргүүлэгч, нэрт эссе бичигч, лектор, гүн ухаантай яруу найрагч хүн юм байна. Түүнийг ер нь бол Конкордын мэргэн гэж нэрлэдэг байсан бөгөөд Америкийн уран зохиол гүн ухааны бие даасан өвөрмөц төрхийг бий болгосон гавьяатай хүн юм байна. Эмерсоны хувь хүний үзэл болон нийгмийн хэвшмэл, дүрм журмыг сөрөх зориг болон байгаль дэлхийдээ тогтоох сүнслэг холбоог номлодог байсан юм байна. За гол бүтээлүүд гэх юм бол өөртөө найдах үе, өөртөө итэг гэсэн алтартай ураг багтаасан түүний хамгийн шилдэг эссе байд юм байна. Мөн Америкийн эрдэмтэн гээд Америкийн сэхэтнүүдийг Европын соёлын хараад байдлаас гарч бие даахыг уриалсан хар урдад тавьсан илтгэл байд юм байна. Ер нь бол энэ хүний хувьд болохоор ингээд нөгөө нэг хөвшиж дадсан зүйлээсээ хідүүлээ гарч ингээд шин зүйлсийг туршия, өмнө ингээ хийж байгаагүй зүйлээ хий, шинийг оролдё, ингээ тгий гэдэг тийм зүйлийг амар уриалдаг хүн байсан юм байна. Тэгээд яг өнөөдрийн маань персептийн хувьд болохоор хаа нэгтээ хүргэж магадгүй замаар бити яваа. Харин хаа нэг газар руу зам байхгүй газар руу яваад араасаа мөр үлдээг нөгөө нэг юу яадаг л та. Миний яг нэг үзчихсэн аниме дээр тэгдэв л та, нөгөө хамгийн дөц зам болол ингээд шууд нөгөө шулуун зураас тэгээд тэр шулуун зураасыг яаж гаргах вэ гэхээр өөрийнхөө араас нөгөө зам гаргаж, замгүй газараар зам гаргаж явж гаргана гэдэг. Яг тэр шиг ингээд нөгөө нэг мэдээж өмнө ингээ хийгээд үзсэн хүмүүс ингээ оролдоод үзсэн зүйлийг ингээ оролдох бол бусад хүмүүс хийсэн юм чинь би яагаад чадахгүй юм гэж хүмүүсээс өөрийгөө зоригжуулах хийдэг. Харин ингээ огт оролдож үзээгүй, өмнө ингээ туршигдаж үзээгүй зүйлсийг болохоор хүмүүс яадаг вэ гэхээр эргэн тойронд байх хүмүүс маань наад чинь бүтгэхгүй дээ гэдэг дуу амар чанга байдаг л та. Одоо үед бас яг юм хөгжөөд хүмүүс арай илүү нээлттэй болоод тэр маань арай багассан байж магадгүй ч гэсэн ер нь ингээд бусад хүмүүсийн над чинь бүтэхгүй дээ гэдэг дуутай ингэж тэмцэж шинийг эхлүүлсэн хүмүүс болохоор амар зөрөгтэй. Мэдээж тэд нар ингээд тэр зүйлээ эхлүүлэх үед үнэхээр дотроо хайдаг байсан баг. Энэ үнэхээр бүтэхгүй бол яах вэ? Хэрвээ ингээд амжилтгүй болвол яах вэ? Ингэхгүй л яах вэ гэдэг зөндөө олон айдсыг даван туулаад өөрийнхөө араас зам гаргаад явсан хүмүүс бол үнэхээр мундаг. Гэхдээ бид нар ч гэсэн юу гэдэг тийм хүн болохгүй байхыг үгүйсэхгүй. Одоо нөгөө нэг юу гэмдэ өөрийнхөө нөгөө комфорт зоноос гарах гэдэг тийм ойлголт бол амар их түгээмэл болсон. Яг тэрнтэй уялдаад нөгөө шинийг ирэлхийлж, шинийг туршиж үзэх, одоо сониуч зангаа амьд байлгах гэдэг тэр зүйл маань өнөөгийн нийгэмд бол арай илүү нөгөө утга учиртай амьдрахад хэрэгтэй. Та ингээд бусдын хэлснээр за чи тийм сургуульд ороод тийм мэрэгчлэлт олоо гэд яг тэгэж хэлснээр нь болсон. Тэгээ яг одоо тэнд тийм ажлын байраага тэр ажил дээр ингэж ажил, тэр ажлыг ингэж хий гэд
Яг ингээд бусдын хэлснээр амьдралаа ингээд зохиогоол явахад хүн яадаг вэ гэхээр яг уу тийм муу бол амьдрахгүй. Гэхдээ нөгөө нэг дотроо ямар нэгэн арай өөр зүйлийг хүсэж идэг. Тэгэд ингээд амьдрал нь нэг л утгагүй юм шиг ингээд болж өгөхгүй байдаг. Нэг ийм хүмүүс байдаг та. Гаднаас нь бид нар ингээд харахаар ажилтай, байртай, машинтай. Тэгээд зарим нь бол бүр юу гэдэг гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Ерөөсөө югаарч дутхааргүй тийм хүмүүс. Гэтэл тэр хүмүүс ингээд тэр өөрийнхөө амьдралд ингээд нэг сэтгэл хангалуун байж чаддгүй. Тэгээд одоо бидний ингээд нэг харах өнцгөөс харах юм бол амар тэнэг үйлдэл хийгээд тэр одоо нөгөө юм өөртөө байсан амьдралаа нурааж өрхдөг. Гэтэл яг үндэ тэр маань юу вэ гэхээр анханасаа тэр хүний хувьд болохоор тэр амьдрал нь одоо нийгэм чи ингэж амьдраа гэдэг зүйл рүү ингээ нөгөө чиглүүлсэн амьдрал байдаг. Тэгэд хүүхэд ч гэсэн тэгдэж штэ. Хүн хэл нөгөө нэг чи болохгүй наадхаа тэгэж болохгүй гэдэг ингээ хэлэх тусам нөгөө зөрүүдэлтэй. Тэгэхээр нөгөө нэг тэр олон жил ингээд нийгмийн хүссэн юм нэг амьдралаар амьдарч исэн хэрнээ яг үндэ өөрөө яг юу хүсэж байснаа мэдхээ болцсон байдаг. Тэгэл хамгийн түрүүнд яг юу хийж чадах вэ гэхээр зөрүүдлэх. Тэр нь яг өөртөө байгаа тэр тогтсон тэр амьдралаа устгаж хэрэгтэй. За тэгэхээр яах вэ гэхээр тийм үр дүнлөө хүрэхгүй тулд хэдүүлээ зоригтой байж зарим жижигхэн зүйлээж болно шүү дээ. Заавал том өстө нөгөө амьдралаа өөрчлөлт гэхээс илүү өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх нэг жижигхэн зүйлээс эхлээд араасаа мөр гаргаад ерөөс хүмүүсийн оролдож үзээгүй замаар яваад үзээрэй. За тэгээд яг уу миний хувьд болохоор ингээ өдөр болгон оруулдаг энэ нэг богинохон хэмжээний подкаст маань өөр олон газар хүмүүс ингээд хийгээд үтсэн ба. Гэхдээ яг миний хувьд бол энэ бол одоо нөгөө харах зам байгаа. 365 хоногийн дараа одоо чи 66 дахь өдөр шүү дээ. Дахиад 299 өдрөө. Тэгээ 299 хоногийн дараа яг би яг ямар хүн болсон байх бол гэдэг надад ерөөсөө ямар ч төсөөлөл алга. Гэхдээ яг 299 хоногийн турш ууггүй энэхүү подкаст өөрчлөлснээрээ миний хувьд болон манай сонсогч нарын хувьд ч гэсэн жижигхэн нэг өөрчлөлт гарна гэдэгт үнэхээр итгэлтэй байна. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.